Сайн байцгаана уу бурхны хүү Баярбатар байна. Солонгоста. Том уншиг нэрээ бас тий. Хөөрхөдөө мөж алан бин зайлвал. Нэг солонгос явах онгоцны билетний мөнгөтэй болчиход байгаа тий. Уурхад ажиллаж мэдэлч. Гачгаар мачгаар хийж баларж явсанд орвол нүрсэн тарагдж явснаас уг нь хинчээ ирээд ажиллавал чамд амьдралч хэрэгтэй байгаа шүү дээ. Хөөрхий бин зайлвал. Өрөвдөд байна. За тэгээ яах вэ зайлвал хөрхий ядж ихт амар худалч юм а хизээ би чамтай тэгж тааралдаж согтуу могтуу таарсан би чамтай тоож таарлахгүй штэ чи битэр чи шал 2 ондоо зэндооны хүмүүс байгаа штэ чиний ордог газараар би орохгүй штэ андаа миний хөрхөндөө худлаа чагаалах юм жоохон голтой амьдрын шүү хэдийгээр бас энэ entertainment ертөнц лайв ертөнц сошиал ертөнц чинь бас тийм ээ жоохон entertainment хэрэгтэй ч гэсэн бас жоохон голтой ирэн шүү чам шиг юмтай хизээ би таарсан чамтай таарлаа юу? Носон жавх минь. Зяндаага мэдж амьдраарай. Тэгээ яах вэ зайлвал мо ядарсан юм тусалсан. Тий хөөрхий 20 хүн үзээд үхлээ хатлаа. Ямар ч орлогогүй мөнгөгүй болчлоо гэдэг ирэнгүүт нь яах вэ чаваас би нэг хандлт тийм ээ авч өгье дөө гэж тусалсан шүү Монголын арт түмэн тий. Тэгээ миний нэрийг барьж явж байгаа 1400-нд үзүүлээд яг ямар ч байсан нэг шинэ хаягн дээр ийм хаягтай юм биш үү жаламчин энтер гэдэг бас нэг танигдаад авсан бол болоо доо зайлвал. Буян дааж амьдраарай мангар бацаан бай. Би чи яг нөгөө бурхны хүү юм болохоор тийм ээ. Бас би чинь мөөг яах заах энэ төр гээл тийм ээ. Хүмүүсийг бас янз янз болгож бас тийм ээ. Хандлт мандалцсандаа авч ийсэн шүү дээ. Гэхдээ надаар хандлт авах. 20 хүн үзүүлээ сууж байгаа жалмаар хандлт авах уу? Жалам нэг 30 секундэд өшгөлж унгаалгахтаа л нэг ганц удаа нэг хэдэн хүнд үзүүлсэн баг. Өөр би жалмыг ер нь 1000-аас дээш ч юм уу нэг олигтой хідэн хүн үзүүлээ сууж ихын үнэндээ харж байгааг нэрэн шүү. Угаасаа ч олигтой юм байсан бол энэ фэйсбүүкээр битүү явж ихгүй юу? Ямар ч хинч тоохгүй болох нохоо баас болохоор л наадах чинь тэгэл хөлөг царайлал 20 хүн үзүүлээл тийм ээ. Намаа гуугаал явж ихгүй юу? Нохоо баас. Нүүр өгөхдөө урдаас бүгслүгөө новшраад худлаа юм зөхөөж ярээ новшчоо. Буян дааж амьдраараа муу мангар бацаа минь. Өөрийгөө бас тамирчин мэмс чинь гээ нэрэлцэн нусган чад. Жалмыг одоо нэрээ тамирчин гэвэл нэрээ Монголын жоо дэлхийн ч байдаг юм уу одоо юу гэдэг энэ ертөнцийн спортын салбар ботох байлгүй дээ. Жалам шиг тамирчин гэж ямар юм байдг юм бэ? Би мэдэхгүй юм байна. Өөртөө бас нэг тамирчин гэ нэр чаачжээ нусан жавхч. Чи наад нь холимог тулааны ертөнцийг энэ тулааны ертөнцийг бузралхаа болж үз чам шиг юмны тамирчин гэж ямар юм байдг юм. Үлгэр зөхөөгөө л яриад байх тамирчтай амьдрал юм байдаг байсан гэдэг. Чи ядтаа нэг 3 сар өдөрт 2 бэлтгэл хийж амьдралдаа үлдсэн үү чи? Ер нь өдөрт 2 удаа бэлтгэл хийж үлдсэн үү амьдралдаа? Носон дарцаг минь. Тийм хүн өөрийгөө тамирчин гэж нэрлэдэг. За. 3 үеийг хил хамаагаа гоцолзуучихгүй шиг аятайхан шиг 3 үед авчдаг болцсон хойноо өөрийгөө тамирчин гэж яар. За юу наад тулааны ертөнцийн тамирчдын нэр хүндийг битгий гутаагаад бай. Онигоотой юм. Тэгэл нэг тулааны хідэн тамирчдыг дийлэхгүй болохоор нэг ядарсан тийм ээ нэг өөртөө таарсан юм бас нэг боди модигийн нэг ганц нэг юмнууд дуудаал эсвэл нэг энгийн хим юм чивлээ нэг ядарсан юмнуудыг дуудаал нэг хөл гар нь хугарцсан байрцсан зайлуул хөрхийн нэг ядарсан юмнуудыг дуудаал тийм ээ чамтай тулалцсан гэдэг байгаа хүмүүс чи ямар олигтой юм бэ инээ түргээд Оросоос нэг бацаа авчирч нэг 5 цаас өгч хөвтүүлээ чиний тамирчин гэж юу аах вэ бүр инээ түрээд за яг би тэгж хэлж иж болно тийм ээ Монголын энэ холимог талааны тамирчдаас асуучих. Зүгээр жалмыг тамирчин гэж нэрлэхгүй юу гэдгийг. Би тэрэн дээр нэг олон талаа яриад их юм алга. За тиймэрхүү байна. За нусан жавх дахиад янз янзын яриа 9 шүтийн яриа судлаад давраад байгаарай. Харин ч ингээд тусуулаад өгч ихт. Нусан жавх царилчаад олон толом хуцаад одоо нэг удаа надаар хандлт авлаа. Тэгээд хаяг маягийн чи хүн амт мэдэж авлаа. Болоо штэ тийм үстэй. Тэгэхгүй тэгээд ч би чам шиг гачин юм тариулах ч үзээ юу. Нусан дарцаг минь. Амьсгаа минь. Ажил хөдөлмөр хийдэг энтергээд ажил хөдөлмөр хийдэг хүн чинь заяо би бүх тим юмны ч мэрэгжилдэг чи гэрчлэгээ гаргаад ир амьсгаа минь диплома гаргаад ир би юм хийдэг хүмүүнгээ солиороод их юм за боли яг уу дипломгүй байж болно гэрчлэгээгүй байж болно тэрнийг бас үгүйсэхгүй гүн тийм ээ тэгвэл чиний хийж бүтээсэн юм чи юу байна би зүгээр чамайг яриад яах вэ зайлуу чатчээл уцхуугаал өлөн царайлаа явж ирсэн чи яриад яах вэ ажил хийдэг хүн гэдэг чинь амьдралаа босгодог юм чаддаг хүн гэдэг чинь амьдралаа босгоцсон байдаг байхгүй юу? Бидний насан дээр нусан дарцгаа. Одоо бидний энэ 40 жоохон гарч байгаа ч юм уу 40 хүргэж байгаа залуучуудын амьдралыг чи нэг хараад өөрийнхөө амьдралыг нэг харчаач.
Амьсгаа минь. Чи тэгээд тийм мэдлэг мэрэгжилтэй юм чаддаг байсан юм бол чи юу хийж бүтээв чи? Маяглаад байвал тэр Улаанбаатарт буцаж очиод танаа орон гэрээр чи оръё. Амьсгаа минь. Машин тэргэн чи сууж үзье. Яг го цаашаа яриад яг го зөөл хөрх ядарсан юм даа. Арамандаа жайжгнараа. За ингээ баяртай дахиж чамтай харьцахгүй дахиж би чамд тус болохгүй за. Нусан дарцэг минь. Чи бол энэ хүний хайр давхгүй арчааг нь овш юм байна. Угаасаа ч тэр холимогдлооны ертөнцид нэр хүнд муутай багч үлээ. За баярлалаа. Баяртай.